Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Бурхан хүмүүсийг аврагдаасаа гэж хүсдэг. Гэхдээ нөгөө тэгүр түүнд бидний амьдралд хандсан төлөвлөгөө байдаг. Тэр биднийг эцсийн дүндээ түүний хүү Есүс Христтэй адил болоосаа гэж хүсдэг. Энгийнээр хэлвэл тэр биднийг амьдралынхаа бүхий л нөхцөл байдал донд яг л Есүс Христ шиг хариу үйлдэл үзүүлдэг байгаасаа гэж хүсдэг. Эхэндээ сонсоход энэ нь бидний хувьд ямар ч боломжгүй мэт сонсогдож болох ч бидний итгэлийн амьдрал бол өсөлтийн процесс гэдгийг бид санах хэрэгтэй. За бас Бурхан бидэнд түүний хүслийг гүйцэлдүүлэхэд шаардлагатай бүхнийг хангаж өгөх болно гэж амласан. Тиймээс бид түүний хүсэлд өөрсдийгөө захируулах үед баг-багаар Есүс Христтэй адил болон өөрчлөгдөж байдаг. Тиймээс энэ цагт хамтдаа доктор Чарлз Стенли ярианд анхаарлаа хандуулцгаая. Тэр бидэнд сүнслэг өсөлтийн барометрийг танилцуулах болно. Хоёрдугаар Петрийн 3-р бүлгийн 14-р ишлэлд ийхүү бичигдсэн байдаг. Тиймээс хайртууд минь та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор толбгүй бөгөөд өөс эвгүүгээр түүнд олдохыг хичээх тун гэсэн байна. Энд гарч байгаа эдгээр гэдэг үг нь юу гэсэн үг вэ? Гэвэл эзний дахин эрэлт болон энэ дэлхийн төгсгөлийг хэлж байгаа юм. Би дахиад хэлье. 14-р ишлэлдэр тиймээс хайртууд минь та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор толбгүй бөгөөд өөс эвгүүгээр түүнд олдохыг хичээх тун гэж хэлсэн байна. За тэгэхээр өөрөөр хэлбэл бид эзнийг ирэх хүртэл амар амгалан дотор өөс эвгүүгээр амьдрахыг хичээх ёстой гэдгийг энд хэлсэн байна. Мөн бид өөртөөгөө мөн өрөөл бусадтай цаашлаад эзэн бурхантайгаа эвлэрсэн, найрамдсан тэрл амьдралаар амьдрах ёстой гэсэн үг. Мөн биднийг толбгүй өөс эвгүй байхыг сануулсан байна. Өөрөөр хэлбэл бид чадлынхаа хэрээр өөс эвгүй байж, бурхнаа дуулууртаагаар даган ариун амьдралаар амьдрахыг хичээх ёстой байна. Ингээд хамтдаа 2-р Петр номын 3-р бүлэг рүү очие. 15-аас 18 дугаар ишлэлийг харъя. Хайрт ах Паул маань өгөгдсөн мэрэгэн ухааныхаа дагуу та нарт бичсэнчлэн бидний эзний төвчээрийг аврал хэмээн тооц. Тэрчлэн түүний бүх загталд эдгээрийн талаар бичсэн юм. Загтлуудад нь ойлгоход хэцүү зарим зүйлс байдаг. Бөгөөд юу ч мэдэхгүй төлбөргүйчүүд бичвэрийн бусад зүйлсийг говьлдог шигэ тэдгээрийг ч мөн мушгин говьлж өөрсдийгөө сүрүүлдэг юм. Тиймээс хайртууд маань та нар үүнийг урдаас мэдэж өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүйчүүдийн төрөгдөлд автаж тогтвортой байдлаа алдахгүй. Харин бидний эзэн бөгөөд аврагч Есүс Христийн нэгүсэл болон мэдлэг дотор өсгөтөн эдүгөө болон мөнхийн өдөр аль алинд нь түүнд алдарна байх болно. Амен гэсэн байна. Тэгвэл бид итгэл дотор өсөж байгаа эсхээ хэрхэн мэдэх вэ? Харин би одоо та бүхэнд хэлж өгөх зүйлс нь өөрийн туршлагад тулгуурлан хэлж өгөх зүйлс байгаа юм. Учир нь би өөр амьдралдаа хангалттай олон удаа бүтлгүүдэж байсан. Тиймээс ямар үед өсөлт явагддаг, ямар үед явагддаггүй вэ гэдгийг гадарлахтайгаа болсон. Үүндээ бид бүгдэд саад бэрхшээл тохиолддог. Хэрв тэгж саад бэрхшээл тохиолддоггүй байсан бол бид Христийн амьдрал ямар утга учиртай, ямар үнцэнтэй болохыг ойлгохгүй байх байсан юм. Ингэхдээ бид бүтлгүүтэл дотроосоо Бурхныг хамгийн их таньж мэддэг юм. Бүтлгүүтэл дундаа бид тэр хэрхэн ажилдаг болохыг, түүний хайр ямар агуу болохыг ухаардаг юм. Хэрвээ бид огт алдаа гаргадаггүй, огт бүдэрдэггүй байсан бол нэг л мэтгэд хамгийн бардам хүмүүс болсон байх үзье. Харин эсвэргээрээ бүтлгүүтэл дундаа бид Бурхан руу эргэж, Бурхан минь намайг уучлан өршөөдөгт баярлалаа танд. Би хэдийгээр зохисгүй сулдроо нэгэн боловч та намайг хайрласаар байдагт талархыг хэмээн хэлж чаддаг юм. Тэгвэл бид итгэлийн амьдралдаа өсөж байгаа эсхээ хэрхэн сайн мэдэх вэ? Үүнийг олж мэдэх хэд хэдэн чухал шалгуурыг би энэ цагт та бүхэнд хэлж өгмөр байна. Би эдгээрийг маш товчхон дурдах болно. Учир нь нэг бүрчлэн дэлгэрэнгүй тайлбарлах цаг надад байхгүй. Нөгөө төвөр миний өмнө хэлсэнчлэн сүнслэг өсөлтийг хэмжихийн тулд энэ бүх шалгуурууд бүгд нэг зэрэг хангагдаж байх ёстой гэж ойлгож болохгүй. Гэхдээ мэдээж эдгээрээс хангалттай олон шалгуур хангагдаж байвал энэ нэргээд тухайн хүний сүнслэг өсөлтийг батлах хангалттай нотлого болно гэсэн үг. Тэгэхээр би эдгээрийг та бүхэнд нэг бүрчлэн товчлон хэлж өгөх болно. Харин та үүнийг сонсохдоо дотроо эзэн минь энэ зүйл миний амьдралд байна уу? Та элчилж өгөөч хэмээн асуун залбираарай. Эсвэл та энэ бүхнийг нэг бүрчлэн тэмдэглэж аваад
Дараа нь завтай үедээ илүү нухацтайгаар эргцүүлэн бодчих болох юм. За ингээд эхний шалгуурыг танд хэлж өгье. Эхнийх нь Бурхныг таньж мэдэх гал халуун хүсэл. Хэрв бид итгэлийн амьдралдаа өсчл байгаа бол бидний дотор Бурхныг таньж мэдэх гал халуун хүсэл улам бүр нэмэгдсээр байх болно. Би Бурхныг таньж мэдээд болчихлоо гэж хинч хэлэхгүй гэсэн үг. Харин ч улам илүү Бурхнаар өсөж цангана гэсэн үг. Бурхныг илүү таньж мэдэн түүнтэй илүү ойр байх гал халуун хүсэл юм. Хоёрдугаарт бидний дотор Бурхны үгийн үннийг улам илүү таньж мэдэх гал халуун хүсэл дүрлзэн эхэлдэг юм. Хэрвээ би жинхэнэ утгаараа эзэн дотор өсөж төлөвшөж байгаа бол түүний үгийг сурч мэдхийг бүх талаар эрмэлзэх болно гэсэн үг. Би бусадтай харилцах харилцаанд түүний хандлагыг ойлгохыг хүсэх болно. Би чуулганы амьдралдаа түүний санаа бодлыг мэдхийг хүсэх болно. Би санхүүгийн амьдралдаа түүний зөвлөмжийг олж мэдхийг хүсэх болно. Би хайр инрэл, уур хилэн болон бусад бүх мэдрэмж үйлдэлтэй түүний үгийн зааврыг хүлээж авахыг хүсэх болно. Өөрөөр хэлбэл би боломжтой бүхэл зүйл дээрээ Бурхны үгээр дамжуулан Бурхны хүслийг мэдхийг хичээх болно гэсэн үг. 3 дугаарт бид өөрсдийн гим нүгэл сул дорой байдлаа улам бүр ухаарч Бурхны нэгүслийг гүнзгий мэдэрдэг болно. Хэрвээ бид түүнтэй харилцах харилцаанд жинхэнэ утгаараа өсөж байгаа бол бидний өөрсдийнхөө алдаа дутагдал, гим нүглийг мэдрэх мэдрэмж улам бүр гүнзгийрдэг. Гэхдээ энэ нь өөрийн сул талдаа гомдлож, өөрийгөө өрөвдөж, өөрийгөө зовоно гэсэн үг биш. Харин эсрэгээр түүнтэй ойр байх тусам Бурхан бидэнд багахан дохио өгөхөд л бид буруугаа маш хурдан ойлгож эхэлдэг болно гэсэн үг. Анх итгэж болсныхоо дараа бид өөрсдийнхөө сул дорой байдлуудыг тэр бүр мэддэггүй байсан. Мөн зарим зүйлээ бид асуудал гэж огтхон ч боддоггүй байсан. Гэвч Христийн дотор өсөж төлөвшөх тусам бид сул дорой, дутагдaltaй талуудаа улам бүр ойлгож мэддэг юм. Учир нь сул талаа сайн мэддэггүй хүн аюулд орох магадлал өндөр байдаг юм. Мөн гим нүгэл үйлдэх эрсдлээ сайн ойлгохгүй хүн амархан аюулд ордог юм. Харин эсвэргээрээ өөрийнхөө дутагдал, гим нүглийг ухаарсан үедээ бид Бурхны нэгүслийг маш гүнзгий мэдэрдэг. Энэ биднийг тэнцвэртэй байлгаж, алдаа гаргасан үедээ өөрийгөө хэтэрхий буруутгахаас хамгаалдаг юм. Бурхны нэгүсэл бидэнд байгаа гэдгийг бид хүүхэд мэт баг багаар итгэлийн замаар алхаж сурах ёстой гэдгийг бид ойлгодог юм. Тиймээс бид гүйж сураад түүнтэй хамт доктортой алхаж сурахад алхам алхмаар суралцж байгаа гэдгээ ухамсарладаг юм а. За дөрөвдүгürt нь хэрвээ бид эзэн дотор үнэхээр өсөж байгаа бол тэр чинээгээрээ гим нүглийн эсрэг илүү хурдан хариу үйлдэл үзүүлдэг болдог юм. Энэ нь жинхэнэ гимшилтэй салшгүй холбоотой юм. Харин хэрвээ би Бурхантай харилцах харилцаандаа өсөхгүй бол гим нүглийн асуудлаа шийдэлгүй хойшлуулж, гим нүгэлтэйгээ эвлэрсээр байдаг. Тэгэхээр бидний эзэнтэй харилцах харилцаандаа өсөж байгаа эсхийг тодорхойлдог нэг чухал шалгуур нь гим нүглээс хурдан эргэж, гим нүглийн асуудлуудтайгаа хурдан нүүр тулах чадвар юм. Учир нь хэрвээ бид жинхэнэ утгаараа эзэн дотор өсөж байгаа бол гим нүглийг төвчихгүй. Бид шууд гим нүгэлтэйгээ тэмцэж асуудлыг шийдэхийг эрмэлзэх болно. Эсвэргээрээ хэрвээ бид амьдралдаа ямар нэгэн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, өөгшүүлж, хойш тавьж байгаа бол энэ бидний сүнслэг өсөлтөд асуудал байгаагийн илрэл юм. Хэрвээ Бурхан танд амьдралдаа байгаа гим нүглийн асуудлаа шийдэхийг сануулж байгаа бол та үүнийг тэр дор нь шийдэх хэрэгтэй. Хэрв та үүнийг хийж чадаж байгаа бол та сүнсээр өсөж байна гэсэн үг. Учир нь бид Бурханы тушаалаас зайлсхийж чадахгүй. Үүний хаагур нь ч зөрж чадахгүй. Тиймээс бид Бурханы тушаалыг биелүүлэхдээ цааргалж байна уугүй юу гэдэг нь бидний сүнслэг өсөлтийн нэг чухал илрэл болдог байна. Ингээд хамтдаа Матай номын 7 дугаар бүлгийн 6 дугаар ишлэгийг харъя. Ариун эмийг ногтод бүүг. Өөрсдийн сувдыг гахаан өмнө бүү хай. Тэд түүнийг хөл дороо гიშгчгээд эргэж та нарыг хэсэгчлэн тасчихгүй гэж хэлсэн байна. Жишээ нь хэрвээ би хэн нэгэнд бэлэг өгөх гэж байтал тэр бэлгийг цаад хүн маань огтхон ч тоохгүй харин ч доог тохуу болгохоор байвал мэдээж би тэр бэлгийг өгөхөөс татгалзах болно. Үүний нэгэн адил Бурхан ч бас бидэнд ийхүү ханддаг юм. Хэрвээ бид өөрсдийн амьдралд буй гим нүглийн асуудлыг шийдэхийг хүсэхгүй бол Бурхан бидэнд илүү гүн гүнзгий зүйлсээ ойлгуулж ухааруулахыг хүсэхгүй гэсэн үг. Учир нь үүгээрээ бид Бурханы хүслийг эсэргүүцэж байна гэсэн үг юм. За тавтахт нь хэрвээ бид эзэн дотор үнэхээр өсөж байгаа бол бид улам бүр ариун сүнсний хүчинд тулгуурлаж, ариун сүнсний хүчээр амьдарч сурдаг юм. Сүнслэг өсөлтийн нэг тодорхой шинж нь бид өөрсдийн сул дорой дутагдaltaй байдлыг ухаарч,
тэр чинээгээр ариун сүнсэнд найдан амьдарч сурах явдал юм. Хэрвээ бид жинхнээсээ сүнсээр өсөж байгаа бол урд нь санаа зовдөг байсан олон зүйлсэд санаа зовхоо болох болно. Бид илүү тайван байж, эзэнд итгэж, тэр биднийг хүчрхжүүлж биднийг чадваржуулах болно гэдэгт итгэдэг байх нь. Тиймээс ч Бурхан өөрийн хүчийг бидэнд мэдрүүлэхийн тулд заримдаа биднийг бидний хэрэгс хэтэрсэн нөхцөл байдал руу хөтлөн дагуулдаг. Учир нь тийм нөхцөл байдал донд бид зөвхөн ариун сүнсний хүчээр л үүнийг давж чадна гэдгээ ухаардаг юм. Тиймээс бид ариун сүнсний хүч чадлыг сая бүрэн дүүрэн мэдэрдэг. Тэгэхээр бидний сүнслэг өсөлтийн нэг тод илрэл бол өөртөө биш ариун сүнсэнд итгэж сурах явдал юм. 6 дугаарт хэрвээ бид сүнсээр өсөж байгаа бол ямар ч сүнслэг тэмцэл дунд баяр хөөрөө хадгалж чадна. Энэ бол маш чухал илрэл юм шүү. Бид итгэлийн амьдралдаа сүнсээр өсөх тусам нэг талаасаа бидний нүүр тулж буй сорилт бэрхшээл улам бүр нэмэгдэж байдаг юм. Учир нь Бурхан үгээр дамжуулан биднийг улам илүү хүчрхжүүлэн төлөвшүүлдэг юм. Тиймээс бидний амьдралд сүнслэг тэмцэл, сүнслэг тулгаанууд байна гэдэг нь бид сүнсээр өсөж байгаагийн илрэл юм. Тэмцэл хэдий чинээ хүнд байна, бид төдий чинээ өссөн байна гэсэн үг. Тиймээс ч бид энэхүү сүнслэг тэмцэл дотроо урам зоригтой, баяр хөөртэй байж чаддаг юм. 7 дугаарт сүнслэг өсөлтийн дараагийн хэмжүүр нь сорилт уруу датлахыг сүнсээр өсөх боломж гэж харах явдал юм. Хэрвээ бид сорилт уруу датлахыг дааж давшгүй зовлон биш, харин сүнсээр өсөх боломж гэж харж эхлэж байгаа бол энэ гарцаагүй сүнслэг өсөлтийн илэрхийлэл юм. Хэрвээ бид эзэн минь энэ сорилт үнэхээр хэцүү байна. Зовлонтой хэдий ч үүгээр дамжуулан та надад өөрийгөө шинээр таниулаач. Би энэ зовлонг таныг илүү гүн гүнзгийгээр таньж мэдэх боломж хэмээн харж байна. Танаас ерөөл ивэлийг хүлээж авах боломж гэж харж байна. Та энэ зовлон бэрхшээлээр дамжуулан миний амьдралд хандсан агуу хүслээ биелүүлээч. Хэмээн залбирч чадаж байгаа бол энэ гарцаагүй сүнслэг өсөлтийн илэрхийлэл юм. 8 дугаарт сүнслэг өсөлтийн дараагийн шинж тэмдэг нь бидний түүнд үйлчлэх үйлчлэлийг ачаа дарамт биш, харин өндөрт хүндэтгэн үзэх явдал юм. Хэрвээ би эзэн дотор өсөж байгаа бол би түүнд үйлчлэхийг хүсгэл болно. Тиймээс сүнсээр өсөж байгаа эсхэ мэдэх нэг арга бол Бурхны хүслийн дагуу үйлчлэхдээ гомдлохгүй харин баяртай байж чадаж байна уугүй юу гэдгээ шалгах явдал юм. Хэрвээ та үйлчлэлээ ачаа дарамт биш, харин гүн хүндэтгэл хэмээн үзэж байгаа бол эн чинь таны сүнслэг өсөлтийн нотлогоо юм. Цаашилбал бид Бурхны төлөө улам илүү үйлчлэхийг хүсэх болно. Үүнийг заавал хийх ёстой үүрэг хариуцлага гэж хүлээж авах биш. Харин эзэн минь миний амьдралд болон миний амьдралаар дамжуулан таны хийхийг хүсэж байгаа бүхнийг би хийхэд бэлэн байна гэж хэлж чаддаг байх нь жинхэнэ өсөлтийн илэрхийлэл юм шүү. 9 дугаарт бид өөрсдийн амьдралд ирж буй зүйлсийг ивэл өрөөлөгч, сорилт бэрхшээлэгч бүгдийг нь Бурханаас ирдэг гэдэгт итгэл бол бидний сүнслэг өсөлтийн нэг илрэл юм. Үнэхээр Бурхан бидэнд тохиолдож буй бүх зүйлийг хянж удирдах байдаг. Тиймээс бид үүнийг хүлээн зөвшөөрч, Бурхан бүхнийг удирддаг бөгөөд тэр бүхнийг бидний төлөө ажилуулдаг гэдэгт итгэж байвал энэ сүнслэг өсөлтийн нэг том илэрхийлэл болох юм. 10 дугаарт бидний итгэл хүчрхэгжиж байвал энэ гарцаагүй сүнслэг өсөлтийн илэрхийлэл юм. Учир нь тэр биднийг сүнсээр өсгөхийн тулд бидэнд заримдаа сорилтуудыг зөвшөөрдөг. Биднийг түүнд итгэхээс өөр аргагүй болох тийм нөхцөл байдлыг бидэнд зөвшөөрдөг юм. Үр дүнд нь бидний итгэл улам бүр хүчрхэгждэг. Тэгвэл хүнд хэцүү нөхцөл байдал донд Бурханд итгэж найдаж чадаж байгаа бол энэ нь гарцаагүй сүнслэг өсөлтийн илэрхийлэл гэж бид дүгнэж болно. 11-т бидний сүнслэг өсөлтийн өөр нэг нотлохоо нь бид Бурханаас илүү агуу зүйлсийг гуйн залбирах чадвар юм. Өөрөөр хэлбэл Бурханаас агуу том зүйлсийг асуун гуйж, Бурхан тэр зүйлсийг биелүүлэх болно гэдэгт итгэлтэй байж, тэр зүйлсийг хүлээн авч чадаж байвал энэ гарцаагүй сүнслэг өсөлтийн илэрхийлэл юм. Хэрвээ та том зүйлсийг Бурханд итгэж даатгаж чадахгүй байгаа бол таны сүнслэг өсөлт бага байна гэсэн үг. Тиймээс бид Бурханаас ямар зүйлийг гуйж байна, тэр нь тэр чигээрээ Бурханыг алдаршуулж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин сүнсээр өссөн хүн хамгийн агуу, хамгийн том зүйлсийг зөвхөн Бурханаас л гуйж чаддаг. 12-т бид түүнийг дуулууртаа дагах шийдвэртээ улам бүр бат зогсож байвал энэ нь сүнслэг өсөлтийн нэг илэрхийлэл юм. Бид гэм нүглийг биш, харин түүний замыг сонгож, түүнийг дагахтаа илүү баяртай байх юм бол энэ нь сүнслэг өсөлтийн нэг илэрхийлэл юм. Бурханаас ирдэг ивэл өрөөлүүд нь гэм нүглийн уруу датлагаас илүү агуу гэдгийг ойлгож ухаарна гэдэг сүнсээр өссөн хүний шинж юм. Урд нь сонирхол татдаг байсан зүйлс, анхаарлыг минь татдаг байсан зүйлс, цаг хугацааг минь шаарддаг байсан зүйлс
амьдралд маань улам бүр ач холбогдолтой болж, эсвэргээр Бурхныг дагах амьдрал улам чухал ач холбогдолтой болж байгаа бол энэ нь гарцаагүй сүнслэг өсөлтийн шинж тэмдэг юм. 13 дугаарт Христ миний амьдралд юу хийж байгааг бусдад хуваалцах хүсэл маань улам бүр нэмэгдсээр байвал энэ гарцаагүй сүнслэг өсөлтийн нэг илрэл юм. Өөрөөр хэлбэл Бурхныг бусдад гэрчлэх хүсэл эрмэлзэл маань улам бүр нэмэгдэг гэсэн үг юм. Учир нь сүнсээр өсөж байгаа хүн эзний үннийг дотроо нууж чадахгүй. Бурхны тухай, тэр амьдралд нь юу хийж өгсөн тухай ярилцах хүсэлгүй хүн хизээж сүнсээр өссөн байж таарахгүй. Учир нь хэрвээ ямар нэгэн зүйлд бидний сэтгэл хөдлөж байгаа бол тэр зүйлээ ярмаар санагддаг. Бурхнаас залбирлынхаа хариултыг авсан үед заавал хэн нэгэнд хэлмээр санагддаг шүү дээ. Бурхан бидний амьдралд гайхамшиг хийсэн бол бид үүнийг бусдад хуваалцахыг хүсдэг юм. Бурхны бидний төлөө хийсэн зүйлийг бусдад ярьж, мөн тэд Христийг аврагчаа болгон хүлээн авбал Бурхан тэднийг ямар гайхамшигтайгаар ивээх вэ гэдгийг тэдэнд ойлгуулахыг хүсдэг юм. Энэ бол сүнслэг өсөлтийн хөдлөшгүй шинж тэмдгүүд. Тэгвэл үргэлжлүүлээд 14-т бидний сүнслэг өсөлтийн өөр нэгэн чухал шинж тэмдгийг авч үзье. Энэ бол бусдыг хайрлаж, бусдад санаа тавих сэтгэл юм. Хамт харъя л да Библиэс. Иоханны 13:35-ыг харах юм бол би биедээ хайртай байхаас та нарыг миний шав гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно гэж хэлсэн байна. Хэрвээ би амин хуваа хичээж зөвхөн өөрийгөө л бодож байвал эзэн дотор өсөхгүй байна л гэсэн үг. Тиймээс хэрвээ та зөвхөн өөрийгөө боддог, өөртөө төвлөрсөн, бусдыг үл тоодог нэгэн бол үүнийгээ яаралтай засах хэрэгтэй. Үүнийг засах хамгийн үр дүнтэй арга бол таны тусалцаа хэрэгтэй байгаа хэн нэгнийг олоод тэр хүнд туслах явдал юм шүү дээ. Магадгүй та ихэндээ үүнийг хүсэхгүй байж болно. Гэсэн ч үүнийг хий. Тэр цагт Бурхан таны дотор буй мэдрэмжийг өөрчлөх болно. Учир нь бидний сүнслэг өсөлтийн нэг чухал нотлохоо нь бид улам бүр эзэнтэй дөстөө болон өөрчлөгдөж байгаа явдал юм. Тэгвэл бидний эзэн цаг ямагт бусдад өгч, бусдыг босгон байгуулдаг байсан гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Хэрвээ бид үүнийг баяртайгаар хийж байгаа бол энэ гарцаагүй сүнслэг өсөлтийн илэрхийлэл юм. 15 дугаарт аливаа хүн сүнсээр өсөж байгаа эсхийг илтгэх өөр нэгэн шалгуур нь тухайн хүний өгөөмөр сэтгэл ба өргөл юм. Хэрвээ бид эзэнд өргөж байгаа бол эзэнд өргөх арга замуудыг эрэлхийлдэг бол энэ нь гарцаагүй сүнслэг өсөлтийн илэрхийлэл юм. Яагаад тэрвэ? Учир нь энэ бол бидний итгэл, хайр, үнц сэтгэлийн илэрхийлэл юм. Мөн түүнээс авсан бүх зүйлдээ талархаж буй илэрхийлэл юм. Тиймээс хэрвээ бид сүнсээр өсөж байгаа бол эзэнд өргөх арга замуудыг үргэлж эрэлхийлсээр байх болно. 16-ад хэрвээ бид сүнсээр өсөж байгаа бол бидний амьдралын талбар бүрт Бурхны оршихуй бүрэн байгааг улам бүр мэдрэх болно. Тиймээс л Илч Паул 1-р Тесалоник номын 5:17 дээр тасралтгүй залбир хэмээн уриалсан байдаг. Учир нь бидний амьдралын талбар бүрт эзний оршихуй дүүрэн бий. Тийм учраас л бидний амьдрал бол ариун амьдрал юм. Бурханлаг амьдрал гэдэг нь хүн өөрийн амьдралд Бурхны оршихуйг үргэлж мэдрэн амьдрахын нэр юм. Түүнгүй шийдвэр гаргаж, түүнгүйгээр ямар нэгэн чухал сонголтыг хийх ямар ч боломжгүй байхын нэр юм. Санхүү бизнес харилцаа боловсрал, өөр ямар ч асуудал дээр Бурханд хандан энэ нөхцөл та намайг юу хийгээсэ гэж хүсэж байна вэ гэж асууж байхын нэр юм. Харамсалтай нь бид ихэнхдээ маш олон зүйлсийг Бурхны огт оролцоогүйгээр хийдэг. Гэтэл Бурхан бидний амьдралын талбар бүрт оролцоотой байхыг хүсэж байдаг. Яагаад тэр вэ? Учир нь бидний амьдрал биднийх биш бүхэлдээ Бурханых юм. Тэр бидний Христийн тусаар худалдаж авсан. Тиймээс тэр бидний амьдралтай холбоотой бүхий л зүйлсийг чин сэтгэлээсээ сонирхож, бид бүгдэд яг адилхан анхаарал тавьдаг юм. 17-д сүнслэг өсөлтийн өөр нэгэн тодорхой шинж тэмдэг бол Бурханд хандан залбирах, Бурхантай байх цагаа энэ тэргүүнд тавих хандлага юм. Энэ бол маш чухал цаг. Энэ цагаар дамжуулан бид Бурхантай хоёулахнаа байж, Бурханаас өдөрдмжийг авч, Бурхан руу илүү ойртон дотносдөг юм. Тэгвэл итгэгч бидний хувьд амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг бол түүнтэй өнгөрүүлж буй хувийн цаг хугацаа юм. Энэ нь бидний амьдралын луужин юм. Тиймээс хэрвээ та эзэн дотор өсөж байгаа бол та энэ цагийг чухалчлах болно. Тиймээс бид түүнтэй цагийг өнгөрүүлэхдээ улам бүр сэтгэл хангалуун болж түүнд цаг гаргахыг улам илүүгээр хүсэж эрмэлзэх болно. Үүндээ энэ цаг бол бидний хувьд хамгийн үнцэнтэй цаг юм.
Учир нь энэ бол Бурхны өмнө намгүн байж, түүний өмнө сууж, түүнийг сонсож сурах цаг юм. Бурхны үгийг хүлээн авч мэрэгэн өдрөмжөөр хөтлүүлэх цаг юм. Үндэ эзэн бидний зүрх сэтгэлийг нэвт шувт мэдэж байдаг. Тиймээс заримдаа бид юу ч хэлэх шаардлагагүй байдаг юм. Заримдаа бид өөрийн мэдрэмжийг, гуйл залбирлыг зүрхэндээ тээж буй ачаа дарамтаа түүнд хэлж, сэтгэлээ уудлан уйлахыг хүсдэг юм. Тэгэхээр аль нь ч байлаа гэсэн бидний хувьд хамгийн ухаалаг алхам бол өдөр бүр Тэнгэрлэг эзэгтэйгээ ганцаарчилсан цагийг өнгөрүүлэх явдал юм. Багч болов цагийг түүнд зориулан гаргасаар байх нь бидний сүнслэг өсөлтийн нэгэн том чухал илэрхийлэл байх болно. 18-д нь итгэвч бидний сүнслэг өсөлтийн өөр нэгэн шинж тэмдэг нь бид байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх явдал юм. Үүндээ бид ямар ч нөхцөл байдалд сэтгэл хангалуун байх боломжтой хүмүүс. Учир нь бид эзэн бурхантайгаа байхад л хангалттай. Жишээ нь бие биедээ хайртай хоёр хүн хамт байвал яах вэ? Тэд өдөржин хамт байсан ч, өдөржин ярилцсан ч, эсвэл нэг ч үг хэлэхгүй зүгээр л хамт байхдаа ч үргэлж сэтгэл хангалуун байдаг. Тэгвэл бурхантай харилцах бидний харилцаа ч мөн үүнтэй яг адилхан юм. Тиймээс хэрвээ бид эзэн дотор өсчил байгаа бол түүнтэй ганцаарчилсан цагийг өнгөрүүлэхдээ улам бүр сэтгэл хангалуун байх болно. Өөрөөр хэлбэл бид сүнсээр өсөх хэрээр аливаа шийдвэрийг гаргахдаа Бурхны хүслийн дагуу гаргахыг эрмэлзэх болно. Харин Бурхны хүслийг таньж мэдхийн тулд бид түүнээс эзэн минь ээ, энэ зүйл дээр таны хүсэл яг юу байна вэ? Танд ямар шийдвэр таалагдах вэ? Юу таныг алдаршуулах вэ? Энэ нөхцөлд би юу хийвэл зохистой вэ гэж үргэлж асуух ёстой болно гэсэн үг юм. Тэгэхээр бид Бурхны өмнө бие даан шийдвэр гаргах маань багасж, эзнээс та юу хүсэж байна вэ гэж асуух нь ихсэж байвал энэ гарцаагүй сүнслэг өсөлтийн илэрхийлэл юм. Харин бид Бурхантай цаг гаргаж, ийхүү асуух тусам бидний сэтгэл санаа улам бүр амар тайван, сэтгэл хангалуун болж байдаг юм. 19. Итгэгчид бид сүнсээр өсөж байгаагийн нэгэн том илрэл бол биднийг хайрлсан Бурхны хайрыг улам илүү ойлгож ухаарах явдал юм. Учир нь бид Бурхан руу ойртох тусам түүний хайрыг улам илүүгээр мэдэрдэг юм. Хэрвээ бид биднийг хайрлсан Бурхны хайрыг улам илүүгээр мэдэрч ухаарч байгаа бол энэ нь Бурхантай харилцах харилцаа дотн байгаагийн илрэл юм. Тиймээс сүнсээр өсөж байгаа хүн Бурхны хайрыг улам илүү мэдэрч байдаг. За эцэст нь буюу 20 дугаарт нь би нэг зүйлийг чухалчлан хэлье. Хэрвээ бид Бурхан дотор өсчил байгаа бол эзэн Христ хизээд бидний амьдралын гол төв нь байх болно. Өглөө өдөр орой гэд бүх цаг мөчид хамгийн чухал нь Бурхан ба Христ байх болно. Тиймээс би та бүхнийг уриалмаар байна. Өнөөдөр тэмдэглэж авсан бүхнээ шүүгэндээ хийгээд мартаж орхиж болохгүй шүү. Тэгвэл танд ямар ч ашиггүй. Харин тэмдэглэж авсан бүхнээ тогтмол нээн харж, Бурхан ба Христтэй харилцах харилцаанд өсөж байгаа эсхээ үргэлж нягтлж байгаарай. Эзэн та нартай үргэлж хамт байх болно. Залбирцгаая. Бурхан эцэг минь биднийг хайрлаж, бидэнд төвчээртэй хандаж, бидний өөрийн хүүхдүүд хэмээн хардаг таньда баярлалаа. Та биднийг одоо байгаа байдлаар нь хараад зогсохгүй. Бид ирээдүйд ямар байхыг маань урдаас хардаг танд талархаж байна. Тиймээс ариун сүнс Бурхан минь өнөөдөр энд яригдсан үннийг бидний зүрхэнд сийлж, Бурханыг хайрлах хайр, Бурхан ба Христийг дагах дуулууртай байдал дотор маань улам бүр өсгөж өгөөч. Тиймээс бидний танд зориулсан үйлчлэл улам бүр үр нөлөөтэй болоосай хэмээн залбирanгуйж байна. Энэ бүхнийг Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Доктор Стенли өнөөдөр бидэнд сүнслэг өсөлтийн 19 тодорхой шинж тэмдгийг хэлж өглөө. Тэгвэл өнөөдөр та сүнсээр өсөж байна уу? Өдрөөс өдөрт Христийн дотор улам бүр гүн бат үндэслэж байна уу? Хэрв таны сүнслэг өсөлт тодорхой биш байгаа бол өнөөдрийн энэ үгийг зүрхэндээ хүлээн авч таны дотор Бурханыг улам илүү таньж мэдэх халуун хүсэл, Бурханы үгийг уншиж судлах гүн гүнзгий зариулалтыг зүрхэнд чинь дүүргэж өгөхийг Бурханаас гуйгаарай. Хамтдаа итгэгчдийг сүнсээр өсгөхөд уриалсан Элч Паулын нэгэн чухал сургаалаар өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлцгөөе. Эфес 3:16-аас 19. Тэрээр өөрийн алдрын баялагын дагуу сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон сойрхох болдгоо. Ингэж итгэлээр Христ зүрхэнд тань нутгалж та нар хайр дотор үндэслэгдэн суйрлагдаад тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болдгоо. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр
та нар Бурхны бүх дүүрлэлээр бялхах болтугай. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрэлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.